За ингээд бичлэг байсан ч яах. За өнөөдөр манай хост айлд мэдээлэл технологийн салбарын залуучууд ингээд ирж бид нар сайхан хуучлаа. Та бүхэн одоо интернет дээр Mongolia дундуур зураас guide .com гэдээ орох юм бол энэ вебийг бүтээж байгаа энэ санаа санаачлагыг одоо ажил хэрэг болгож байгаа залуучууд бол энэ хүмүүс байгаа. За тэгээ би өнөөдөрхөн өмнө бол захин эрсдэлээр ингээ харилцаад, имэйлээр харилцаад өнөөдөр бид нар сайхан бичлэгийн уулзаж өөрийн юм долгионо ижилдүү байна гэдгийг ингээд мэдсэн энэ сайхан залуучуудад танилцуулъя. За гантлуулаа тийм ээ. За гантлаа сайхан өөрийгөө товчхон танилцуулж. Нэг хоёр хөө өгүүлрээ. Тийм. Гантлаа байна. Одоо төслийн үүсгэн байгуулагч, санаачлагч. Төслийн нэр нь Mongolian Guide. За Mongolian Guide. Энтэй тийм нэр. Үгүй, Mongolia дундуур зураас guide .com. За энэ төслийн сайхан үүсгэн байгуулж санаачилсан залуу. За манай дүү. За нөгөө Мөвцяа гэдэг Mongolian Guide төсөл дээр одоо анх үүсгэн байгуулагдсан үеэс нэхлээд ажиллаад явж байгаа. За юу хариуцдаг вэ нөө Мөвцяа? Би ерөнхийдөө контент л хариуцсан тал дээр явж байгаа тий. За баяр хүргэе. Би бас энэ вебийг одоо анх олж үзээд харилцах шалтгаан дээр контент болсон. Тэгээд үнэхээр энд монголчуудын одоо газар орон сүм хийд Монголын одоо тэр торгууд ястан гэдэг юм уу ер нь Монголын талаар ямар их мэдээлэл сайхан мэдээлүүд энэ англи дээр байна вэ гэж бодож би харилцсан байгаа. Баяр хүргэе. За баярлалаа. Дүү сайн байна. Намайг Батсаа гэдэг. За тэгээ Mongolian Guide төслийнхөө ерөнхий хөгжүүлэгчээр ер нь ажиллаж байгаа. Тэгээд ер нь цааш та бас хөгжүүлэгчээр ажиллаад явах. Ажиллаад явах боломжтой. Хүсэж чадахтай Тийм. баяр хүргэе. Сайн байна. За ингээд Викторын миний хувьд бол нөгөө хост айл гэдэг нэршдээрээ би аль болох олон хүмүүсийн мөлөр жишээ үзүүлье. Хүмүүстэй хамтарч ажиллая. Хүмүүс энэ миний одоо харилцааны гол сэдв болчиход бол юу л дээ. Өөрөөр хэлбэл интернет технологиг бий болсон байгаа технологийн боломжийг ашиглаад гэртээ гадаад хүмүүсийг авчирч Монгол ахуй соёлоороо ингээ үлгэрлэн тэр хүмүүст одоо Монгол хүмүүс ийм хүн юм а гэдгийг ойлгуулж яг мэдрүүлэх ийм ажлын зэрэгцээгээр дэлхийн хүмүүсээс одоо суралцъя гэж хүсдэг ийм залуу байгаа. Тэгээд би энэ Mongolia Guide гэдэг Mongolia дундуур зураас guide гэж хэлж байгаа энэ вебсайтыг хараад энэ залуучуудтай ер нь яаж хамтарч ажиллаж болох нь гэж одоо имэйл ütсэн. Миний энэ имэйлд одоо манай гантлага уншиж танилцаж хариу тэр дорн ирж тэгээд ингээд өнөөдөр манай гэрт ирэхдээ ч бас их одоо адууны мах сайхан авчираад битүүшүүл манай гэр бүлийн үнээр хийлгээд сайхан бид нар дөнгөж сая бүх одоо 3 энэ чи бид нар хэд 4 цагийн сайхан яриад 4 цагийн сайхан үргэлжилсэн олон талаас нь энэ бидний хийдэг ажлуудаа хоорондоо сайхан солилцож ярилцаад тэгээ сайхан шүл хоолундаа идчихэд энэ бичлэгээ хийж байгаа. Энэ бол би ер нь аливаа зүйл юм утга учиргүй байдгүй гэдэгт одоо итгэсэн байгаа. Тэгээд бид нэр энэ бичлэгээ 10 жилийн дараа 5 жилийн дараа ингээ бахархан үзэж суух тэр мөчийг одоо бэлэгдэж энэ бичлэгийг хийж байгаа. Өөрөөр хэлбэл Монгол ахуй соёлыг одоо авч үлдээ энэ бол ийм чухал зүйл юм аа гэдгийг бид нар бүгд боддөг юм байна. Манай гантлаач гэсэн одоо тэр бодлогын үүднээс энэ хичээл зүтгэлийг ажил үйлсийг өрнүүлсэн байна. Тэгээ би бол энэ залуучуудынхаа ажлыг бүрэн дэмжиж одоо гантлага маань өнөөдөр Creative Mongolia энэ баг хамт олон бол Creative Mongolia гэдэг манай Facebook пэйжний одоо админ боллоо. Дээр нь би хост айлын одоо яаж хэрэгэлдэггүй одоо ямар л одоо бид нар өнөөдөр юуг олж мэдчихэд энэ үгтийн зах зөх болгоноос нь хэлхийг хичээлээ. Цаашдаа харилцаагаа ингэж хий гэж одоо тэгж хий гэдэг энэ санаануудаа ярьлаа. Тэгээ миний хувьд бол маш их баяртай байна. Тэгээд одоо дүүнерт гэж хэлье. Дүүнерт ахыгаа загчилсан юмуудыг их сайн бодож байгаарэ. Дандаа асууж давуулж байгаарэ. Та нэг тэгж хэлсэндээ гэж лавлж байгаарэ. Ягаад тэгэхээр бид нар чинь үгэн дотор үг байдаг гэдгийг заримдаа мэддэггүй шүү дээ тийм үү. За тэгээ тийм үднээс дандаа сайхан лавлж асууж ойлголцол гэдэг зүйлээр нэгтгэж
Тэгээд их олон хүний хүчээр их сайхан зүйл бүтдэг гэдгийг бид нар бүгд сайхан мэдж авсан тийм. Энэ их чухал. Бид нар ингээд 4-5 ярьсан боловч ингээд бидний эргэн тойрноос олон хүмүүст нийлж нэгдэж одоо миний эртний танил манай Минжи хүртэл нэгтчихсэн юм байна лээ. US-ийг баяртай байна. Тэгээд олон хүмүүсийн хүч оролцоотойгоор нэгдмэл санаа ойлголтойгоор энэ ажил бүтдэгэ гэж өрнөнөө. За ингээд би гантлаг болон заяа дүүнээсээ ер нь та бүхний хувьд энэ ярилцлагаа юу гэж үнэлв? Ер нь их сонин содон зүйл юу олж мэдв гэдэг ийм хоёр асуултаар сайхан бичлэгээ өгнө. Хариултыг наваад бичлэгээ өгнө. За тэгээ өнөөдрийн бидний уулзсан одоо уулзалт ярилцлага маань үнэхээр сайхан боллоо. Тэгээд бидний бас мэдчих чадаагүй технологийн бас цаашдаа ингэж хөгжүүлэх хэрэгтэй байна гэдэг бас харж үзээгүй байсан юм одоо энэ ч бас танаас суралцлаа. Тэгээд манай заяа бас нэг санал бодлоо хэлэх хаад. За өнөөдөр Виктор ахын дээр ирээд ер нь бол маш олон талын зөндөө олон сонирхолтой мэдээллүүдийг авлаа гэж бодож байна. Бидний хувьд болохоор ерөнхийдөө төслөө эхлүүлэхдээ зүгээр одоо хүмүүст ингээд цаахан Монгол орныхон талаар танилцуулъя, мэдээлэл өгье гэсэн зорилгоор явж исэн тий гадагшаага одоо эх орноо эргээр сурчлан таниулъя гэсэн уриатаагаар явж исэн. Тэгээд явцын дундаа ерөнхийдөө ямар боломжууд байгааг олж хараад тэгээд одоо 19 оноос эхлээд гол хийгдэж эхэлсэн зүйл маань болохоор одоо нэг системийг бүтээсэн байгаа. Тэр нь болохоор одоо жолооч тэгээд оператор компани юу гэдгийг те ийм хувь хүмүүсийг одоо нэг аялах гадаа сонирхоод байгаа хүмүүстэй холбоод өгдөг нэг ийм системийг хийя гэд тэрийгэ хийгээд явж байгаа. Тэгээд өнөөдөр яг бигцраахтай уулзаад бол яг гол яг энийг ашиглах гадаа хүн яг энэ хүн юм байна гэдгийг маш сайн ойлгож авлаа. Тэгээд одоо жишээ нь Виктор ах маань гадны одоо ийм сайтуудыг ингээд ашиглаад би ингээ хүнээ хүлээж авдгаа гэдэг гэж ярьж байгаач одоо цаашдаа бидний хийж байгаа энэ төслийг бидний энэ системийг ашиглаад хүмүүс ингээд Монголдоо хүмүүсийг хүлээж авдаг. Тэгээд одоо ингээд ганц Виктор ах шиг ингээд олон жил ингээд хийгээд явцсан хүн энэ хостайл гэдэг зүйлийг хэрэгжүүлдэг биш хинч байсан. Та хэрвээ сонирхол юм бол хин нэгэн гадаад хүнтэй одоо харилцаа үүсгэх одоо тэр хүнээс юм суралцах ингээд хүсчил байх юм бол манай системийг ашиглаад та тэр хүнийг гэртээ авчраад нэг өдөр заавал тэр хүнийг хонуулаад тэр хүн заавал ингээл одоо монголчуудын нэг юм болохоор гадаад хүн харахаараа л ингээд нөгөө өөрийн байгаа амьдралаараа биш ингээд арай өөр одоо хүн ирлээ манайд одоо ямар юм хийж хүү гоё юу хийж хүүгээ тийм биш яг одоо бигцраахыг харахад бол яг ингээд яг л зүгээр л өдөр тутмын амьдралдаа л оруулдаг яг тэр хүн ирлээгээд тэр хүнд зориулаад ингээд гоё хоол ч юм уу ингээд шал өөр гоё юм хийж өгдөг биш зүгээр л өөрийнхөө өөртөө гэртээ идэж уудаг гэртээ хүм ер нь ямар өдөр тутамдаа ямар байдаг яг тэр хэвээрэл ингээд тэр хүмүүсийг хүлээж аваад ингээд ядаг тийм байгаа. Тэгэхээр ер нь ямар ч хүн манай системийг ашиглаад хин нэг хүний гэртээ авчраад тэр хүнтэй ингээм хамт цагийг өнгөрөөх тэр хүнээс юм суралцах өөрөө ч тэр хүндээ ингээ Монгол ахуйгаа ингээ таниулах ийм юмнуудыг ингээ ашигладаг ийм Монгол ийм систем одоо ийм бүрэн ийм юг хөгжүүлэхийн тулд зорж явж байгаа. Тэгээд яг ингээд бидний нөгөө холбох гээд байгаа хүн маань яг энд байгаа юм байна гэд яг ийм хүн юм байна гэдгийг ингээд бодитоор хараад өнөөдөр ингээд бигцраахтаа уулзаад маш олон мэдээлэл авсандаа маш их баяртай байна. Тэгээд 4-5 цаг амар үн цэнтэй цаг хугацаа байлаа. Тэгээд бигцраахтаа тэгээд бас бигцраахын гэр бүлийнхэн бүхэнд маш их баярлалаа. Тэгээд айгуу гоё хоолой байлаа. Тэгээд айгуу их үн цэнтэй мэдээллүүдийг өглөө. Тэгээд цаашдаа ч гэсэндээ бигцраахтаа байнгын холбоотой байгаад бид нэр суралцах зүйл энэ хүнд 12 жилийн маш том туршлагууд байгаа учраас суралцах зүйл, асуух зүйл маш их байгаа учраас 22 жил лөө 12 жил яг 18 оноос эхэлсэн гэхээр чинь тий 28 оноос тий тэгэхээр бид нар бол одоо ингээд байнгын одоо бидний асууж одоо энэ туршлага судалж явж байгаа хүн маань ингээд ийм хүнтэйг ингээд уулзаад танилцсандаа маш их баяртай байна. Баярлаа. Баярлаа. Анаад За энэ хөгжүүлэгчийн хувьд нүдээр юу харагдав? Ямар код харагдав шүү? Нэг скрипт дээр байна. Өнөөдрийн хувьд бол тэр хамгийн сүүлийн тэр ярьсан тэр нэг төлбөр тооцооны хэсэг дээрээс гисэн таны бас туршлагуудаас сонсоход бас нэлээд тийм боломжуудыг харагдсан. Тэгээд яг системийнхаа хүрээнд өнөөдөр би нөгөө нэг яг гол одоо яг манай системийн хэрэглэгч нь яг үндсэн гол бидний ашиглуулах хэрэглэгч нь хэн байх юм бэ гэдэг үндсэн тийм нэг дэлгүүр хэрэглэгчүүдээ ингэж харж яг ингэж уулзаж өөрийнх нь ингэж одоо ингэж явуулдаг хостел одоо ямар
байгааг түүл харлаа, одоо тий. ямар олон сайтууд ямар юунуудыг ашиглаж байгааг нь хүрээнд бид нар ийм хийж байгаа юм шүү гэсэн өнөөдрийн нэг анхны Тий. одоо миний хувьд бол бас харсандаа бас их баяртай байна. Тэгээд яг ийм л хэрэглэгчдийг яг л энэ хүмүүсийн хүсэж байгаа юу хүсээд байгаа ийм байвал зүгээр үү гэдэг санал шүүмжлүүдийг бас нэлээд сайн сонсож одоо тэгээд дараагийн хөгжүүлэлт одоо Манай заяач гэсэн өөрөө хэрэглэгч болж болохыгаа мэдлээ тий. тий ер нь хүн өөрөө ч гэсэн ингээд хэрэглэгч болж болох. Тэгээд энийг яаж илүү ингэж одоо нөгөө бусд хүмүүст таниулах тэр тал дээрээ бас Тий. илүү сайн ажиллах тал дээрээ бас бодож суулаа. Тэгээд бас үнэтэй сайхан зөвлөгөөнүүдийг сонслоо, баярлалаа. Тэгээд танд Наа их баярлалаа. цаашдаа ажиллаж бас амжилт хүсье. Үнэхээр их баярлалаа. Энэ уулзалтыг нөө үн цэнтэй болгож та бүхэн ч гэсэн энэ сайхан нэр халуун дотн сайхан ярьж те өөрсдийн энэ систем яагаад анх үүссэн, яаж өрнөсөн, тэгээ өөртөө ер нь юуг одоо хүсэж мөрөөж байгаа гэдэг энэ болгоноо ингээд одоо нээлттэй ярилцсан шүү дээ. Тэгээ энэ хэрээрээ бид нар юм ер нь нээлттэй ярилцах тусам илүү хөгждөг гэж үзэж байгаа. Тэгээ энэ чиглэлээрээ бид нар бас хөгжлийн нэг юм шат ахлаа. Нэг алхам хийлээ. Тэгээд энэ алхмаа үргэлжлүүлэн алхацгаая тийм ээ. Тэгээ. За ингээ их баярлалаа. Дүүнерт амжилт хүсье. Тэгээ бид нар бол би сая та нарын энэ ярианунд бас дахиад нэг зүйл бодлоо. Нөө би чи нөө хүнтэй ярилцахтаа хөгждөг хүнгээ хэлсэн. Тэгээд юу боддог вэхээр энэ Mongolia Guide.com гэдэг энэ вебсайтанд нөгөө бид нар чинь Great Mongolia-тайгаа ингээд холбоод мэдээлэл шеэр хийгээд дэлхийн нийт төргийгээд ярьжсэн шүү дээ. Түүнээс бүр илүүтэйгээр ер нь энэ Монгол хүн бүр Монголынхоо тухай олж мэддэг тийм сайт ер нь болох юм байна. Ер нь давхар. Тэгээ ер нь Монгол хүн болгон өөрийн нутаг орныхоо мэдээллийг танай сайт руу эдит хийж оруулдаг. Тэгээд тэрийг яг хуу систем өөрөө хүлээж авдаг, хяндаг. Тэгээд Монгол орны би ер нь та нарт одоо энэ видеог дамжуулж хүсгээд Монголын ер нь номын сангуудыг нэг хөдөлгөмөр байна. Монголд одоо сум суурин болгоно буюу 300 гаруй нийтийн номын сан байна. Яг тэр номын сан байгаа, номын сан гэдэг мэрэгчтэй хүмүүс байгаа. Хэдүүлээ ер нь Mongolia дундуур зураас гайдынхаа тэр мэдээллийн сангийн бүрдүүлэлтэн дээр ялангуяа тэр нөө ихний Википедиа маягийн бүрдүүлэлтэн дээр контент дээр тэр номын санчдыг татан оролцуулъя. Энийг бас нэг хэдүүлээ хамтдаа хиймээр юм байна. Би яг энэ тийм санаа төрлөө. За ингээд бидэнд олон санаа бол юм ярианы дунд үүсэж байгаа. Үүнтэй адилхан одоо манай энэ бичлэгийг үзэж байгаа азтай хүн таач гэсэн одоо танд одоо ямар санаа оноо төрдөг үү? Бидний зам бол нэгдэх юм шүү гэж одоо хүсмээр байна. Баярлаа. За баярлаа. За нэг ийм сайхан мөчийг бид нэ түүх болгож өргөлээ. За